Хөдөлмөрийн анхаарал шахам туулах та бүхний арамтан айлтгая. Би сэтгүүл бадарчин Жаргалмаа. За энэ өдөр та бүхэнтэй уулзахаар студид эрчим хүчний зохицуулах хорооны дарга Отгон баярыг өрсөн байгаа гэдэг урилга хүлээж хүрэлцээсэн танд талархлаа илэрхийлье. За баярлалаа. За бид зэрэг эрчим хүчний зохицуулах хорооныхантай ярилцахаар үзэгчид маань эрчим хүчний цахилгааны үн нэмэгдэх нь гэсэн ойлголтыг авдаг л да. Ер нь энэ тал дээр эрчим хүчний зохицуулахаар ямар арга хэмжээ авч байна. За хамгийн сүүл бас тодорхой хэмжээнд ухаалаг хэрэглээ, шөнийн тарифч гэдэг юм уу зүйлийг хэрэгжүүлж хэрэгжүүлсэн байгаа тийм ээ. Энэ ажил маань ямар үр дүнтэй байна? Өнгөрсөн оны 7 сарын 5-нд ард иргэдийн болон аж ахуйн нэгж байгууллага уулуурхаан компаниудын захиргааны эрчим хүчний үнийг бас нэмэгдүүлэх, ухаалаг хэрэглээнд шилжүүлэх талын арга хэмжээг бол эрчим хүчний зохицуулах хорооноос авч хэрэгжүүлсэн л дээ. Тэгээд өнгөрсөн хугацаанд бол энэ одоо үн тарифын зохицуулалтанд шилжүүлснээс хойшоо бол энэ бас нэг жоохон одоо энэ эрчим хүчний салбарын санхүү эдийн засгийн чадварт тус хүн болох хэмжээний тийм одоо үр дүнг бол их баг хэмжээгээр бол авчирсан тийм үзүүлэлтүүд бол гарч байгаа гэж хэлж болно. Хэрэглэгчд болон одоо цахилгаан эрчим хүч дулаан хангамжаар хангаж байгаа ард иргэд аж ахуйн нэгж байгууллагын хувьд гэх юм бол бас нэг суур үн гэдэг нэг тогтоосон байгаа шүү дээ. 3 янзын шаталтаа нэг 5 3 5 10 гэсэн ийм шаталаар нөгөө метр квадратуудаас нь хамааруулаад ингээд нэг суур үнийг бол шийдвэрлсэн. За энд бол бас тодорхой хэмжээний яг одоо нөгөө санхүүгийн одоо чадхаа ингээд доошоо унчихсан олон тэрбум төгрөгийн алдагдaltaй ажиллаж байгаа энэ салбарыг өөдөн татч одоо санхүүгийн чадхыг сайжруулахад бол бас нэмэр хандаа бол өгсөн гэж ойлгож байна. Тухайлах юм бол тухайн үед одоо 7 сарын 5-наас хойшоо нэмэгдсэн тарифаар одоо үр дүнгийн ингээд судлаад тооцоод үзэхдээ бол ойролцоогоор нэг 37 гаруй тэрбум төгрөгийн алдагдлыг бууруулах хэмжээний тийм одоо хөрөнгөний төвлөрүүлэлт бас орж ирсэн байх тийм одоо тооцоодоо. За гисэн хэдий боловч энэ талдаа орлого нэмэгдээд одоо алдагдал тодорхойгоор буурч байгаа хэдий боловч нөгөө талдаа гэх юм бол алдагдал бас өссөн хэвээрэл гарч ирж байгаа. Энэ юутай холбоотой байна гэх юм бол за мэдээж хэрэг одоо энэ валютын ханшны зөрүүнөөс хамааралтай зөрүү одоо цахилгааны эрчим хүчний одоо хэрэглээний үн тарифт өөрчлөлт орж нэмэгдсэнтэй холбогдуулаад тэр одоо гадаад валютын өсөж байгаа энэ нөхцөлтөө уялдуулаад нөгөө алдагдал маань нодлон 69 орчим тэрбум төгсөн чинь энэ жил одоо яг өнөөдрийн байдлаар ихэд бол 65.4 тэрбумын алдагдал бас эргээд ингээд үүсчих ийм байдалтай. За уг нь бол яг ухаалаг хэрэглээнд эрчим хүч хэрэглэгчдийг шилжүүлснээрээ бол 14 онд энэ салбарын одоо алдагдлыг тэглэе гэсэн тийм одоо бодлоготойгоор зорилго дэвшүүлээд ингээд шийдсэн асуудал л да. Гисэн хэдий боловч бас санснаар одоо бүх юм шийдэгдэхгүй байна. Хэдийгээр эрчим хүчний хомсдолтой их усрын дутагдaltaй байгаа хэдий боловч байгаа бүх нөөц болж байгаа. Одоо бид ашиглаад ингээд ард иргэд бүх одоо хэрэглэгчтэй эрчим хүчээр хангаж байгаа хэдий боловч бас тодорхой хэмжээний дутагдлууд байсаар байгаа. Тийм учраас бол бид энэ үн тарифын уян хатан бодлогыг зөв зөвхөн зохистой хэрэгжүүлж авч явах ийм л одоо тал дээр тарифын олон төрлийн аргачлалуудыг бол судалж тооцоод ингээд явж байгаа. За ер нь бол цаашдаа бас тодорхой хэмжээний одоо үн тарифын асуудлыг засгийн газарт одоо хийсэн судалгааныхаа үндсэн дээр бол танилцуулах нэг ийм ажил бол ерөнхийдөө байгаа гэж ойлгож байна. 470 мянган хэрэглэгч байгаа. Тэдгээр янз бүр магадгүй хичнээн нь тийм ээ. Үнэхээр одоо талх авахтаа мөнгө төлөөд авдаг шиг эрчим хүчнийхээ төлбөр тооцоог цаг хугацаанд нь ч гэдэг юм уу тийм ээ. Үр өсөхгүй төлдөг ийм байдаг. Ер нь энэ тал дээр судалгаа хийдгүү хичнээн тийм ээ. Үнэнч хэрэглэгч за хичнээн унждаг хэрэглэгч байна гэдэг тал дээр ч юм байна. Ер нь бол олон талын судалгаа тооцоонууд хийдгийг. Тэгээ бидний хийж байгаа нэг ажил үүргийн одоо хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд бол энэ одоо эрчим хүчний үн тарифын зохицуултыг зөв зөвтэй зохион байгуулж тийм ээ одоо зөв одоо тарифын харгацлыг нэвтрүүлэх тал дээр бол нэлээд их түлхүү ажилтдаг л да. Тийм учраас бол одоо ойролцоогоор 480 одоо орчим хэрэглэгч мянган хэрэглэгчийн одоо тий цахилгаан эрчим хүчний одоо хангамжийн асуудал дээрээс нь үн тарифын асуудал за төлбөр тооцооны асуудал гэдэг ингээд яригддаг л да. Тийм учраас бидний одоо тавьж байгаа зорилго бол хэрэглэгч нөгөө цахилгаан түгээж байгаа түгээх компани, цахилгаан үйлдвэрлэж байгаа станцууд, за мөн одоо цахилгааны цаашаа нөгөө дамжуулж байгаа дамжуулах компаниудын
хувьд гэх юм бол бас өөрсдийн зүгээс одоо эрчим хүчний зохицуулах хороонд саналаа тавьдаг. Бид одоо нэг иймэрхүү хэмжээний одоо тийм ээ тарифтай байх юм бол ажиллах юм болцоотой байна гэдэг асуудлаа бол өөрсдөө дотооддоо судалдаа очоод саналаа ирүүлдэг. За тэрийг нь бол төрийн өмчийн хороон дээр зорилт түвшин гэж баталж өгдөг. Эрчим хүчний зохицуулах хороо бол төрийн өмчийн хорооны одоо зорилт түвшинг бид аль болох тийм ээ одоо алдагдaltaгүй байх тал дээр нь бол тарифын зохицуултыг бол хийж баталж өгдөг. За ингээд хэрэглэгчтэй одоо асар их том тийм нуруунд дээр ачаал үүсэхгүй тулд бол зөв зүйтэй одоо ухаалаг хэрэглээлөө шилжүүлсэн тохиолдолд за хийнх нь одоо ажил амьдралд шууд нөгөө талхны мөнгөтэй холбогдуулж тийм ээ одоо ачаал үүсэхгүй байх тал дээр нь бол илүү их анхаарч байгаа. Та бүхэн санаж байгаа бол модлон 7 сарын 5-нд эрчим хүчний үн тарифыг нэмэгдүүлэхэд их олон төрлийн тийм одоо тарифын урсгалууд байсан шүү дээ. Тэгээ өдөр шөнийн тэгэл одоо нөгөө ачаалтаа ачаалгүй тэгээ хязгааргүйгээд ингээд бүгдийн байсныг бол бид үндсэндээ бол 3 төрөл рүү шилжүүлсэн шүү дээ. Их ойлгомжтой байх үүднээс нь ахуй хэрэглэгчийг бол 79 төгрөг болгосон. Аж ахуйн нэгж байгууллагыг бол 90 зугаа болгосон. Уул уурхайг бол 114 15 төгрөгийн орчим байхаар л ингээд тооцоод хийж шийдчихсэн. За энэ бол их асар том одоо дарамт гэж бас ойлгож болохгүй байна. Өөрөөр хэлбэл нэг 20 төгрөгийн юм уу одоо нэг 16 төгрөгийн нэмэгдэл бол өнөөдөр бас манай ард иргэд бол хүндрэлтэй тийм одоо нэг ачаал болж нэмэгдэх юм одоо асуудал биш ээ гэж ойлгож болохоор ягаад гэх юм бол найдвартай эрчим хүчээр бас бүр мөнх хангагдаж чадахгүй байгаа тохиолдолд ямар ч байсан хэрэгжилтгчээс орж ирж байгаа энэ одоо цахилгаан эрчим хүчинд төлж байгаа үнийг бид аль болох нэг их усүр бас тийм ээ бий болгох энэ хуучирсан насжилтан өндөр болсон цахилгаан станцуудын одоо техник технологийн хөрөнгө оруулалтанд бас энэ аж ахуйн нэгж байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компаниуд оруулъя гэдэг ийм сандыг тавьдаг учраас бид тарифын зохицуулт хийхөөс өөр арга байдгүй. Тийм учраас бол тодорхой тийм урсгал нь бол мэдээж тэр одоо хөрөнгө оруулалт руу явж орох юм нөхцлүүд бүрдэж байгаа. Тийм учраас бол ард иргэдийн хувьд бол үнэхээр одоо цахилгаан эрчим хүчний үн дулааны үнийг нэмэгдүүлээд за тэгээд нөгөө талхны 5 төгрөгөөс нь одоо хумсалдаг ийм асуудал бол хараахан бас айхтар тийм нөлөөлөх хэмжээнд бол очоогүй л байна л да. Дараагийн хувьд ч гэдэг юм уу бодлого болж байгаа хүмүүсийн хувьд үнэхээр бас улс орны эдийн засгийг бодоод бас тодорхой хэмжээнд энэ үрийн дарамтыг тийм ээ нэмэгдүүлэхгүй гэхдээ бас тодорхой хэмжээнд хэрэглэгчдийн ачаал үүрэлэхгүй байх тал дээр бодлого барьдаг байхалаа. Гэтэл юу гэдэг чинь яг үнэхээр тэр зохицуулах хороон дээр ажиллаж байгаа байцаагчдын хувьд ч юм уу тэр тоо мэдээ гаргадаг хүмүүсийн хувьд үнэхээр л та хэрэгжилж байгаа бол утсандаа та сардаа 40-оос 100 гаруй мянган төгрөгийг төлдөг хэрнээ ягаад цалгаарч хүчтэй 20 мянган төгрөг төлж чадахгүй ш. Тэгвэл тэр чинь тодорхой хэмжээнд жинхэнэ үнийн тогтоогод өгөх ёстой байна гэдэг зүйлийг ярьдаг шүү дээ тийм ээ. Тэр яг жинхэнэ үнийг тогтоох юм бол хит гэж тогтоох болоо үнэхээр дунджаар нэг $8 ч үлээ дээ дүүн мэдээ хэлжсэн энэ байдал 8 цент тийм. Гэхдээ ер нь яа харахгүй тийм л байгаа л да. Зүгээр одоо ингээд ард иргэдийн тийм ээ одоо эрчим хүчин төлдөг мөнгийг нөгөө ярьдаг улсныхан төлж байгаа тийм ээ нэгжийн үнэнд харьцуулаад ярих юм бол одоо заавал бидний одоо тийм ээ утасны одоо нэгжтэй харьцуулж ингээд тооцоодохтой яадаг тийм ээ энэ нөхөргөл ингээд ярьдаг байхгүй. Тийм учраас тэр талд нь дандаа буруу талаас нь мушгиж ойлгох биш. Нэрээ яг үнэ хэрэгтэй бол одоо ам бүр 4 ам бүртэй ч юм уу 5 ам бүртэй айл 3 хүүхдээ сургуулийн хүүхдээ багт 3 тал утас аваад өгчлөг шүү дээ. Нэгжтэй байлга хаана юу хийж яаж яах гэдэг нь одоо бас нэг холбоо барьж яхахын тулд бол тэр 3 сард бол яг нэг дор хаяж нэг 20 мянган төгрөг. За нийлээд нэг 60 мянган төгрөг. Тэгвэл 150 кВт дотроо тийм ээ цахилгаан эрчим хүч хэрэгэлсэн айл бол ойролцоогоор нэг 20-22 мянган төгрөг төлж байгаа байхгүй дундчаар. Тэгээд энэний чинь 65 орчим хувь нь бол яг ийм хэрэглээ 150 баригдаж байгаа. 150-аас дээшгээ тийм ээ одоо 151-ээс дээшгээ 250-51-ээс дээшгээ гэдэг ингээд явах юм бол за мэдээж одоо нэг хэрэгсэн хэмжээнд бол нэг ойролцоогоор нэг 25 мянган төгрөгөөс нэг хэтрэхгүй байгаа. Тийм учраас бол одоо хэрэглээг нэг уцтай харьцуулахаа зэрэг манай ард иргэдийн бас жоохон дургуйслыг өгүүлэх тийм асуудлууд урд нь ч бас бид бас нэг тийм тайлбар ярьчихсан чинь одоо бидний хэрэглээг эдгээр одоо цахилгаанаар хязгаарлаж тийм ээ тооцож явах ямар шаардлагатай гэдэг яриа өөрөө гомдлууд бас гарч ирсэн л та. Зүгээр магадгүй үнэхээр хэрэглэгчдэд өрүүлэхээс илүүтэйгээр засгийн газрын ачааллыг юу яаж үрж байгаа. Өөрөөр хэлбэл тийм ээ тодорхой хэмжээнд тэр татаас мөнгөний яаж өгч байгаа, хөрөнгө оруулалтыг яаж хийж байгаа. Мэдээж хэрэг нөгөөх тодорхой хэмжээнд тэр үнийн зохицуулалт хийхэд их сурвалжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгаа тийм их үүсгэрүүдийг нэмэгдүүлэх, станцуудыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгаа. Үүдрүүлж байгаа эрчим хүчний одоо гарч байгаа үйлдвэрээс гарч байгаа тийм өөрөө өртөг шүү дээ. Өөрийн өртгөдөр одоо бид нар үндсэндээ нэг 60 төгрөгөөр гарлаа гэхэд бол 79 төгрөгөд 19 төгрөг нэмээд
ард иргэд хүргэж штэ. Энэний зөрөөг бол уг нь татаас усын төсвөөс бол татаас орж явах хэрэгтэй байхгүй юу? Уг нь зүг нь бол нөгөө зах зээлийн зарчмаараа бол 79-аар тийм ээ одоо 79-80 төгрөгөөр үйлдвэрлэдэг гэх юм бол тэрний зөрөөгүйгээр шууд цаашаага тийм ээ дамжигдаад нөгөө дамжуулах өөрийнхөө нөгөө үйл ажиллагааны зардлыг нэмээд түгээх нь нэмээд ингээл зах зээлийн одоо жишг нийцүүлээд явах хэрэгтэй л доо. Гэтэл өнөөдөр тийм боломж байхгүй. Угаасаа энэ бол бас нийгмийн чиг талаас ч гэсэн одоо улс орны эдийн засгийн талд ч гэсэн за мөн ялангуяа засаг төрийн одоо хувьд бол бас эмзэг сэдвийн нэг байдаг учраас үнийг хатуу барьж байгаа. Хатуу барьж явсан одоо урд нь яваад ирсэн одоо ч гэсэн барьж илээ. Цаашдаа дандаа төсвийн татаасаар явах уу эсвэл бол энийг зах зээлийн жишгт нь нийцүүлэх арга хэмжээг яралтай авах уу гэдэг ийм асуудлууд өөрөө ирэхгүй гарч ирж байгаа юм л да. Өөрөөр хэлбэл одоо 2010 онд нэг чухал ийм одоо тогтоол орсон шүү дээ. Улсын хурлын 72 дахь тогтоол гэдэг. Энд бол эрчим хүчний зохицуулах хороонд хамааралтай 2 зүйл залт байгаа. Энэ тогтоолын 8-9 зүйл залтанд бол эрчим хүчний үн тарифыг тийм ээ индексжүүлэх нэгдүгээр залтанд, хоёрдугаарх нь бол зах зээлийн жишгт нь нийцүүлээ гэдэг ингэсэн. Одоо 4 жил болж байгаа тийм тогтоол байгаа. 4 жилийн хугацаанд зарим нэг зүйл нь хэрэгжсэн, зарим нь бол хэрэгжээгүй. Манайд зохицуулах хороонд шаардлагатай хэрэгжүүлэх ёстой. Ийм хоёр залтанд бол үн чөлөөлөх асуудал байж байгаа. Үн чөлөөлөө гэдэг асуудлыг энэ 12 сараас өмнө хийхгүй бол энэ улсын их хурлын тогтоолч нь өөрөө нэг хуулийн нийгмийн адил одоо хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байдаг учраас энэнийг хэрэгжүүлэхгүйгээр бол зах зээлийн жишгт нийцүүлэх бололцоогүй байгаа юм. Тийм. Их усбар нэмэх тал дээр. Өөрөөр 5 дугаар цахилгаан станцыг бид хэдэн жил ярьлаа. Их усбарын бол 5 дугаар цахилгаан станцыг бол одоо үндсэндээ миний мэдхэд одоо 10 жил болж байна л да. 10 жил болж байна. Тийм учраас бол үндсэндээ бол энэ их усбарыг бий болгохын тулд бол ажлын хэсгүүд бол нэлээд ажиллаж байгаа. Гэхдээ бас зарим нэг зүйл дээр бол тохиролцож чадахгүй ингээд түр одоо хилцээр бол нэг жоохон саатсан байдалтай байж байгаа. Гэхдээ цаашаа үргэлжлүүлээд хилцээрээ хийгээд энэ концессийн гэрээгээ зураад ингээд ажилуулгаад явах юм болцоо нөхцөл байгаа гэж харж байгаа. За 5 толгойн цахилгаан станцын хувьд гэх юм бол оюу толгоогоос бас шууд хамааралтай. За оюу толгой өөрөөр Rio Tinto компани 5 толгойд үүлдүүлсэн энэ цахилгаан эрчим хүчийг худалдаж авах тийм ээ гол хэрэглэгч нь болж чадна гэсэн энэ тохиолдолд бол энэ бас урагштай ингээд явчих тийм болцоо нөхцөл байгаа. Их усур хөрөнгө оруулалтын тал дээр бол төслийн нэгж төслийн өдөртгөрөө бол ажиллаад явж байгаа. За дээрээс нэгийн голын цахилгаан станцын одоо усан цахилгаан станцын асуудлыг нэлээд төлхөө тавьж засгийн газар шийдвэр гаргасан шүү дээ. Энэ гаргасан шийдвэртэй уялдуулаад ажил нь бас бэлтгэл шатлал үйл ажиллагааныхаа хэлбэрт ингээд ороод нэлээд одоо ажил болгоод ингээд явж байгаа. Ер нь бол бас энэ төслүүдийг нэлээд туршлагатай улс төрчнөр удирж байгаа учраас бол бид ямар нэгэн хэлбэрээр бол ажил болчихноо. Утгагүй бас шинэ усрууд ойрын нэг 5 жилдээ бий болчих байх гэж. Энэ бас нэлээд томоохон одоо туслаар хэмжээ улс орны эдийн засгийн нийгэмд замун цахилгаан эрчим хүчний хангамжид томоохон нөлөө үзүүлэх учраас энэ төслүүд дээр бол ачаалал өгч байгаа. Салбарын яам, засгийн газар, за холбоотой эрх ухааны төрийн төв байгууллагууд бол анхаарч байгаа гэж байна. За ярил үзэгчтэй эрчим хүчний зохицуулах хорооны дараа утга баяртай ярилцж байгаа. Ярилцлага хэд орны дараа өргөжлүүлээ. Мэдээж хэрэг их усрын хөршөө яаж нэмэх ёстой юм. За магадгүй эрчим хүчний салбарыг хувьчилчих юм бол иргэд хэрэглэгчдэд ямар ачаал өрхийн энийг зохицуулах ямар шаардлага тийм ээ арга байгаа вэ гэдэг талаар хэд орны дараа ярилцъя. Хамтдаа та бүхэнд баярлалаа. Би Бадарчин Жаргалмаа өнөөдөр эрчим хүчний зохицуулах хорооны дараа Готгон баяртай ярилцж байгаа. Үнэхээр эрчим хүчний салбарыг энэ их сүлжээ, энэ их дарамтыг одоо тийм ээ бас тодорхой хэмжээнд чөлөөлөх, арилгахын тулд энэ салбарт хувьшил явуулах шаардлагатай гэж үздэг бас зарим нэг хүмүүс байгаа. Энэ асуудал дээр та бүхэн ямар байр суурьтай байдаг вэ? Гэхдээ мэдээж хэрэг одоо энэ чинь шинжил явуулах зайлшгүй шаардлага байна. За хуучин байгаа насжил дундортой болчихсон тийм ээ 40-50 жил болчихсон энэ юунуудыг станцуудыг өргөдөх технологийн бол шинжилдэг гээд ингээд асар олон ажлууд байгаа. Түрүүчээсээ бол энэ 4-р цахилгаан станцыг бол 123 мегаваттаар өргөдгөж эрчим хүчний их усрыг бий болгохоор нэлээд эрчимтэй ажиллаж байгаа. Энэ оны 10 сар ихэд бол баг энэ 4-р станц бол өргөдлийнхаа ажлыг бол бидэнд бас хүлээлгэж өгөх юм одоо график тооцоотой ажиллаж байгаа. Өчтөрөөс өргөдөл хийгдгээр нэмэлт гэсэн. Ер нь бол яг нэмэлт тийм одоо өргөдлийн хэмжээнд бол өсвөрлтүүдийг бол хийгээд явж байгаа зүйлүүд бол байгаа. Дээрээс нь 3 дугаар станцын 50 мегаватт байж байгаа. Дархны одоо 35 мегаваттын одоо өргөдөлтүүд явж байна. Эдгээр ингээд очих юм бол яг зүгээр одоо ирэх 1 жил 2 жилд энэ одоо дараагийн оны өвөл одоо бид бас тодорхой хэмжээгээр өөрийн их усрээ нэг 183 орчим
мегаваттаар нэмэгдүүлчихэд бол бас сарчингүй тийм ээ бас гайгүй болоод явчих юм болцоо нөхцөл байна гэж үзэж байгаа. Тийм учраас бол энэ дээр бодлогын яам холбогдох одоо эрх ухааны байгууллагууд бол анхаарал тавьж түлхүү одоо энийг бол цаг хугацаанд нь өргөтгөлийг оруулж ашиглалтанд өгч одоо цахилгаан эрчим хүчний их үүсвэрийн дутагдлаас бас тодорхой хэмжээ гаргах ийм зайлшгүй шаардлага байна гэж ажиллаж байгаа. Хувьчлалын асуудлыг яаж шийдвэрлэх вэ? Хувьчлалын асуудал гэдэг бол яг зүгээр засгийн газар дээр ерөнхий сайдын хүрээнд бол бас нэг тодорхой хэмжээгээр бас ярьсан үр ашиггүй байгаа аж ахуйн нэгж байгууллагуудыг үндсэнд нь одоо хөрөнгөний биржээр дамжуулаад тийм ээ одоо хувьд эзэмшүүлүүд яасан бэ гэсэн ийм асуудлыг бол ярьсан. Зөвхөн эцсийн байдлаар бол шийдвэр гараагүй тодорхой хэмжээгээр бас судалгаа явагдаж байгаа. Өөрөөр хэлбэл одоо ард иргэд нөгөө цахилгаан эрчим хүч дулаан хангамжаар хангадаг иргэдэд жоохон ойрхон байдгаар нь энэ түгээх компаниас эхлээд тийм ээ нэг 49% ч юм уу одоо биржээр дамжуулаад олон нийтэд нээлттэйгээр ингээд арилжаалаад үзүүл яасан юм. Бүхэл одоо энэ үйлдвэрлэл явуулж байгаа эрчим хүчний салбарынхан бол алдагдал ярьсаар байгаа л одоо ингээд мөхлийн ирмэдэр их тийм ирчээд байгаа асуудал. Цаг үед алдагдал өрөөс сүлжээл ярьсаар байгаа л ирсэн. Одоо ч ярьж байна. Дараа нь дахиад ч одоо энийг ярих юм байдал нь бол нээлттэй хэвээрэл байна. Тийм учраас бол их байх хэмжээгээр бол төрийн нуруунд дээрээс жоох ачаалын багасгах зайлшгүй шаардлага байна гэдгийг бол тодорхой хүрээнд тэр засгийн газрын шийдвэр гаргадаг хүрээндээ бол асуудалтай бол ер нь яриад эхэлж байна гэж ойлгож болохоор байна. Эрчим хүчний зохицуулахаар мэдээж яг одоо цахилгаан станцуудад нүүрс нийлүүлж байгаа уурхай нэг юм уу? За тэгээд түгээж байгаа тодорхой аж ахуйн нэгжүүдээс бүхэл үйл ажиллагаа явуулж байгаа л да. Гэвч цахилгаан станцуудад нүүрс нийлүүлж байгаа тэр эрчим хүчний нүүрсний үнэн нь хувийн болон төрийн хвшлийн төрийн одоо уурхаанууд ямар нэгэн байдлаар ялгууртай тэмцүүлэлт байдгүй юу? Энд дээр ямар ажиглалт байдаг бол? Гэхдээ үндсэндээ бол бас баг зэрэг байдгийм аа. Тухайлбал бол ялгаа байна. Нүүрс нийлүүлдэг эрчим хүчний одоо дулааны цахилгаан станцуудад нүүрс нийлүүлж байгаа одоо уурхаанууд байна шүү дээ. За энэ уурхаанууд бол яг тодорхой хэмжээгээр бол одоо нөгөө үн тогтоож өгч байгаа тохиолдолд бол зах зээлийн одоо жамаараа бас нийлүүлж нүүрсээ олборлцоод нийлүүлэх тийм болцоо бас хязгаарламжтай. Бас ялгаа байхгүй үн тарифыг бас барьдаг, тогтоодог ийм одоо хэлбэр явуулсан. За шарын голын уурхай бол хувийн одоо уурхай учраас эдгээр бол яг тэр нөгөө олборсон нүүрсээ ард иргэд хэрэглэгч нарт бол ойролцоогоор 33 мянган төгрөгийн орчмоор оруулж байна. Өнөөдөр улсын уурхай буюу багнуур шивээгийн уурхаанууд бол нэг 18500-аас 22500-ийн хооронд бол ерөнхийдөө нэг борлуулалтын хэмжээнд явж байгаа. Зүгээр энэ алдагдaltaй байгаа асуудал нь бол бас тэр уурхайг бол үр бүтээлтэй ажиллах санхүүгийн одоо чадвараа дээшлүүлэхэд бол сөргөөр нөлөөлдөг зүйлүүд байгаа. Тийм учраас бол одоо улсын гэдэг нэртэй энэ одоо үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагуудыг бас тодорхой хэмжээгээр нөгөө либералчилж одоо хувийн болгох руугаа хувьчлах барих тийм хэмжээр орохгүй бол байнга л нөгөө зовлон татаас орохгүй бол одоо өвөл станцууд уурхай нүүрсээ нийлүүлж чадахгүй шүү гэдэг ингээд суух тийм зовлон бол явагдаж ирсээр байсан. Одоо бол байсаар л байж тийм. Энэ бүхнээс гарах цаг болсон л гэж ойлгож байна. Эрчим хүчний их үүсвэр зөв олон талаас нь үзэж болно л өөрөлдөх юм бол сэргээгдэх эрчим хүч, нарны цахилгаан станц ч юм уу тийм ээ. Салхин эрчим хүчийг ашиглах цахилгаан станц гэдэг юм уу. Гэтэл эргээд бол сэргээгдэх эрчим хүчээс гаргаж авах цахилгааны киловаттынх нь үнэн эргээд 120 мянган төгрөг үлээ тийм байх жишээний. Гэтэл энэ үнийг эргээд арай тодорхой хэмжээнд нэг л одоо байгалийн нөөцийг ашиглаж байгаа юм чинь хямд байлгах тэр боломжийг судалгаа юу байдаг вэ? Яг сэргээгдэх эрчим хүчин дээр бол яг сэргээгдэх эрчим хүчний тухай хууль байж байгаа шүү дээ. Одоо хууль нь өөрөө нөгөө тарифыг бас цаагаад өгсөн байдаг, өөрчлөлт өгсөн байдаг. 8.5-аас 9 центийн орчимд бол энэ сэргээгдэх эрчим хүчний одоо салхин паркны үн тариф байна гэдэг ингээд заасан учраас бол нодлон та бүхэн санаж байгаа 6 сард энэ салхитын одоо салхин парк гэдэг Newcom-ийн Clean Energy гэдэг компани одоо 50 мегаваттын салхин парк одоо бий болгож ашигласан. За энэ бол өөрөө тийм ээ бас сөрөг жоох үр дагаврууд гараад байгаа. За нөгөө диспетчерийн үндэсний төвтэй бол зогсолтгоо хийж тийм ээ одоо хэд хэдэн өгч хэд хэдэн одоо уулуурсан цахилгаанаа шөнө юм уу өдөр юм уу нийлүүлэх үү. Тэгээд тэр хуучилсан байгаа тарифын тийм ээ тарифаар бол борлуулах гэдэг зэрэг борлуулж чаддгүй. Тэгээд тэнд нөгөө нэг зөрүү ороод ирдэг. Зөрүүгийн татаас улсын төсвөөс олгож явах хэвээр тэр улсын төсвөөс олгогдох хэвээр татаас нь өгч чадахгүй байгаа тохиолдолд алдагдал үүсэж байгаа. 6 сард одоо ашиглалтанд орсон салхин парк өнөөдөр 8.5 тэрбум 6 тэрбум орчмын алдагдaltaй явж байгаа жишээтэй. Энэ зөрүүг бол одоо шийдэж чадахгүй тохиолдолд эрчим хүчний нөгөө алдагдалтаас бас нэмэгдээд явж байгаа байхгүй. Олон тэрбумын. Тийм учраас бол үр дүн бас сайн харагдчихгүй байгаа. Зүгээр экологийн талаас тийм ээ ногоон одоо
энерги гэдэг цахилгаан эрчим хүч гэдгээр бол дэмжих ёстой хуультай хэмжин. Би бас эрчим хүчний салбар тодорхой хэмжээний бас нэр нөлөө бүхнийг эрхэнтэй хэлчихсэн л да. Тэгсэн чинь юу гэдэг чинь энэ эрчим хүчний энэ салбарыг орчин албаны улсын хараат байлгах бодлого одоо энэ салбарт ажиллаж байгаа удирдах нөхдүүдийн одоо тийм зорилго байдгаа. Өөрөөр хэлэх юм бол орчин албаны улсаас эрчим хүч авдаг энэ байдал нь байсаар байх болно. Өөрөөр хэлбэл энэ мафийн сүлжээнд орчихсон гэдэг нэг зүйлийг надад их анхаарал татчихсан л та. Энэ тал дээр та тодорхойлчихгүй. Бид нар илүү л цахилгаан эрчим хүч өнөөдөр хүртэл орчин албаны улс руу шөндөө гаргадаг хэвээрэл байгаа шүү дээ тийм ээ. Түүнийг тогтоож барих ч гэдэг юм уу. Эргээд нөгөөд нөөцийг нэргээд ашиглах нөгөөд төрийн сорилтоо хилээд илсэнчлэн тэр боломжуудаа барьж тогтоох ажил. Энэ дээр техникийн шинжилэл юу вэ? За тэрийг бол одоо өстой хийж мэдэхгүй маа. Тэр одоо тийм зорилго морилготой байж ирснийг нь бол би үнэхээр мэдэхгүй байна. Зүгээр ямар ч тохиолдолд импорт эрчим хүч өнөөдөр улс орнд эрчим хүчний дутагдaltaй байгаа тохиолдолд бол зайлшгүй шаардлагатай байгаа. Өвлийн хүнд одоо тийм ээ хүүтний удирдалд импортын одоо цахилгаан эрчим хүч авч ижил нэг амиа зогоож байгаа шүү дээ. Яг нэгэндээ бол энийг бол одоо таслаа хийчих юм бол бид тийм ээ хичнээн айл өрх одоо цахилгаанаар бас саатлууд улаанаар тасалдахгүй гэл ингээл асуудлууд уран гарч ирнэ л дээ. Зүгээр саатлын дээр одоо улс төрийн зорилготой ч юм уу ямар бодлогын бол би хийж мэдэхгүй зүгээр өнөөдөртөө их усрын дутагдал байгаа учраас бол эндээс авахаас өөр арга байхгүй. Гэхдээ өндөр үнээр авч байгаа. Өнөөдөр 170 орчим төгрөгөөр авч байна. Тэр чинь ч өөрөө нөлөөлнө л үстэй. Шууд нөлөөлж байгаа алдагдaltaй. Шууд нөлөөлж байгаа. Тийм учраас бол энэ гайлаас гарахын тулд их усрөөл барьцгаа. Өөр юм байхгүй шүү дээ. Одоо бид нэр хэнийг хүлээ суух вэ? Боломж байгаа бол одоо тэр энэ яриад байгаа 3 4 төслийг бол эрчимтэй хурдан одоо боловсруул яралтай үйл ажиллагаанд оруулах шаардлага байна шүү дээ. Тийм ингэж л харж байгаа. Би нэгэнт отхон байр гэдэг хүнтэй ярилцсан ч бас асуухгүй өнгөрөх юм бол үзэгчдээр гайхаж магадгүй жагалт чи яатсан гэж бодож магадгүй. Өөрөөр хэлэх юм бол би бас хэд хоногийн өмнө тэр хүчний банкны тууцын дараа ихтэй гэдэг хүнтэй ярилцсан л да. Аа. Би харсан л та. Хариулахгүй болно. Тэгээд тэр хүн юу гэж ярьсан бэ гэвэл оюуны ундраа гэдэг компани тэр хүчний банкны 51%-ийг одоо хууль бусаар худалдаж авсан. Гэдэг зүйлийг ярьсан л да. Та энэ ажиллагаанд оролцсон юм уу? Тэр 51%-ийг дөрөнгөө заснаар бол худалдахгүй бэлэглэхгүй тухайн хүн их тайван дээр буцааж болгоно гэсэн нэг юм байдаг. Гэтэл атхан бай худалдаад авчихсан. Энэ бол баг лойр байсан гэдэг зүйл ярьсан л да. За яг хөө тэр инк тайван гэдэг хүн яг зүгээр одоо сэтгтийн тийм ээ сэтгцийн одоо өвчтөй ч юм уу эрүүл ч юм уу би бас сайн мэдэхгүй байна зүгээр. Одоо энэ тэнд очиод одоо отхон баярыг л ярьсан хүн явдгийн тэгэл тэгж ярихаасаа гадна тэгэл төр захиргааны байгууллагуудаар очиод одоо нэг одоо солио өвчнөө гайхуулах гэж байгаа юм шиг нэлээл одоо таваргаал ингээл энэ тэнд амтны хүн доромжлол сэтгүүлчтэй X байж одоо доромжлол төрийн байгууллагын ажилтнууд X одоо занал хийлэл ингээл явж идэг хүн. За нөгөө тэр тээвэр хөгжлийн банкны хувьцааг авсан үгүй гэдэг асуудлыг бол бизнес хэлгүй худаж штэ. Их хурлын гишүүнээр сонгогсноос хойш 14 орчим жил болж байна. Гэхдээ тэр товчоогийн бол гадаад иргэн дээр армин гэж яриад байгаа хүнээс бол оюуны ундрын компани буюу одоо манай дүү ерөнхий зөвлөлийн хийж байгаа авсан худалдаад авсан дараа нь одоо Монгол банкнд бүртгүүлэх ёстой бүртгүүлэх гэсэн чинь одоо инк тайван тэр нөгөө 49-51% хувьцаа эзэмшнаар хурлаа хийгээд одоо аваад ирээ гэсэн хурлын хийх гэхлээр зэрэг л хурлаа хийж өгдөө ингээл нөхрөл компани тухайн хуулиар бол хувьцаа эзэмшнээр хурлаа хийчихэл аваачаад мэдвэл Монгол банкнд мэдүүлэх ёстой ийм л асуудал байдаг юм билээ. Тэгэхээр зэрэг одоо энийг хууль усаар авчихсан юм шиг лөөрөд авчихсан юм шиг гэл ингээл нэр төр талдаад 4 жил одоо орж байгаа хүн л дээ. Тэгээ ялангуяа тэгээ намайг ярихгүй бол одоо ярьсан болдгүй юм шиг байна. Тэр хүнтэй. Өөрөөр хэлбэл одоо отхон баярыг оролцоотой байна. Энд татан оролцуулах юм бол тэр хүний одоо бахан хавнаад ингээд явж байгаа юм шиг байна. Тэр үедээ ер нь энэ асуудалтай холбогдуулаад одоо 10 оноос хойшоо тэр хувьцаа авснаас нь хойшоо бол нэг 2 хүн л одоо миний эсрэг тийм ээ энэ ондроо компаниг харуулгуулах нэр хүндийн гутаах хэлс хэрэг одоо гүтгэх тохох ийм зүйлүүдийг бол ер нь зогсоо зогоо явуулж ирлээ шүү дээ. Нэг нь бол одоо миний амьтаа тэр отхон баяр гээд танаа энэ Eagle MN гэдэг нөгөө сайтад орчихсон ажлаа таврагж байгаа. Нэгэн одоо хүнд нэлээд олон хүнд хүрдэг нэр хүндтэй телевизэд тийм хүмүүс орчгоод одоо хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаад ингээ хүмүүний нэр төрд халдаад гүтгээд доромжлоод ингээд яваад байгаа нь бол их зогсохгүй санагдаж байгаа. Тэгэхээр учраас бол тэр холбогдох 2 хүнийг хуулийн дагуу ярьж хэлж байгаа нотлохоогүй хэлс хэрэгт гүтгэж байгаа асуудлуудыг нь бол хуулийн нэмтийн байгууллагад өгсөн. За тэр отхон баяр гэдэг хүнд нь бол эрүүгээ хэрэг үүсээд явж байгаа. Инк тайвны нь бол түрүүний одоо та хоёр бас ярилцаад байж байсан. Хэвлэлийн эрхчлөө юм чинь сэтгүүлчд хэнийг ч яаж гүтгэж болно штэ гэл ингээл ярьж байлаа. Та хоёр ярьсан штэ. Та тэгж ирсэн мүү? Тэгсэн. Үгүй хараараа тэгж ярьсан шүү. Тийм учраас бол нэгэнтээ одоо хэвлэлийн эрхчлөө сэтгүүлчд хэнийг ч яаж гүтгэж болдгийг бол тэр хүн
нөгөө сэтгүүлчдийн нэр бариад бас гүтгэлээ хийгээд явж байгаа асуудал нь чөлөөтэй байгаа харагдж илээ. Би бас нэлээд сайн харсан да та ирээд яхад хандаж хүн гэсэн болчихлоо шүү. Харин үндсэндээ тийм бол. Тэгээ учраас бол шүү дээ. Ярьж байгаа асуудлууд бодиттой байх хэрэгтэй шүү дээ. Баримттай байх хэрэгтэй, нотлох баримттай асуудлаа тавих хэрэгтэй шүү дээ. Зүгээр л одоо энэ хүнийг бол ингээл баримжаагаар л одоо тэгээд ажил дэргийн нэр хүнд байна тийм ээ. Хүний одоо тэр нотлохын хүн хүчтэй гэдэг чинь хуулийн хариуцлагатай байдаг. Тийм учраас бол одоо дуртайгаа ингээд чулуу шидэд явж идэг тийм хүнийг бол би үндсэндээ одоо тэр ингэтэй юмгаа гэдэг нэг үнэлээ явуулгаа. Тэгээ одоо байнга л одоо ингээд одоо тэрний хувьцаагаа яах гэж одоо тэгээд зарсын өгсөн тэгээд нийлээд одоо ажил дээр гэж манай дүүмүүдээр очилжсэн нөхөр байна лээ. Тийм учраас одоо тэгээд хүн доромжилдаг ийм асуудал бол хуулийн хариуцлагатай. Онц ноцтой гэмт хэрэгт үтгэж байгаа бол бас хариуцлагатай байдаг. Тийм учраас би одоо өөр юу хэлэх вэ? Үндтэй бол ийм л асуудлууд яриад яваад байгаа. Хуулиар шийдэгдэж байгаа алдсан. Хуулиар шийдэгдэж байгаа шүү дээ. Одоо тэр хүн дарамтлалсан гэдэг юм уу элдв янзын одоо баахан гүтгэлгийг бол цуулж өгч байгаа шүү дээ. Тэр нөхөр тийм учраас бол тэр хуультай төртөө улс тэрнийхээ дагуу шийдэгдэн. Тэрнээс одоо тэр хүн ярьснаар бол тийм асуудал зүгээр тэрний зоргоор бол ярьдаг тийм асуудал байж болохгүй гэж байна. Сэтгэлийн хэрэгчлөөгүй шүү дээ. Ууландаа хийж тэд нар хэнийг ч гүтгэж болно гэж гүтгэж байгаа хүн чинь өөрөө хэн бэ? За. Ийм л асуудал тавилт байна. За, их тайвангаа тэгж ярьсан үг би бас эргэж нэгтлээ. Тэр мэдээж инглиш бол мэдээллийн тэнцвэртэй байлыг хадгалах үүднээс яриа сууж байгаа таныг бол бас гүтгэжээ л шүү дээ. Сэтгэлжид бол чилийн хэрэгчлээ юм чинь хэнийг ч юу ч гэж гүтгэж болно шүү дээ гэдэг улаан цаа яриа. Гүтгэж болно гэдэг асууж болно гэж хэлсэн шүү. Гүтгэж болно. За, юу бодох юм бид нар бодлож байгаа гэдэг. За, шүүмшээ засвал хорооны дараа. За, отхон байртай ярьсан. Мэдээж би бас ярилцсан зочныхоо нөгөө талын байр сургаж би бас отхон байр даргаас оюуны ундраатай холбоотой мэдээллийг бас лавлсан гэж ойлгож болно. Гэхдээ ямар нэгэн байдлаар мэдээж тодорхой албаны шалгалт хийж байгаа хүмүүсийн хийж байгаа үг хүн бас тодорхой хэмжээнд хариуцтай байх үүднээс энэ хүн бас өөрийнхөө хэлсэн тийм ээ зүйлийг бас тодорхой хэмжээнд баталж өгөх байх гэж бодож байна. Мэдээж хууль шийднэ тийм ээ. Хуулийн дагуу хуулийг яаж төлөвлөгийг харах хэрэгтэй. Анхаарч үзэгч та бүхэндээ баярлалаа. За баярлалаа.